Үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргаж гомдол ирүүлсэн Баясгалан танд би талархлаа дэвшүүлэх гэсэн юм аа. Нэг салбар дээр энэ ялгуурлан гадуурхсантай нэгэн адилаар яг энэ тэтгэврийн нас болоод бусад нөхцөл дээр нь 10 салбар байгууллага дээр тусгайсан нөхцөл явж байгаа. Тэгэхээр үүнийг бол нэг зарчмаар бусад байгууллагуудыг ч гэсэн цэгцлэх зүйтэй гэдгийг бол цогтоотор дарга сая хэллээ. Яахын аргагүй нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулагдаж байгаагаас гадна салбарын тухайн үеийн хүчтэй сайд нар тухайн үеийн хүчтэй салбараа хамгаалж байгаа шийдвэр гаргагчид өөртөө давуу байдал үүсгэж өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. За энэ бол эргээд төсвийн татаасаар зохицуулагдаж эргээл татвар төлөгчдийн мөнгөөр дамжиж тухайн салбараас тэтгэврт гарч байгаа хүмүүс давуу байдлыг үүсгэж байгаа. Ийм учраас үндсэн хуулийн дунд суудлын шийдвэрээр гаргасан үндсэн хууль Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэгчтэй байна гэдэг агуулгаар нийгмийн даатгалын багц хуулийн энэ шинжилгээг оруулж ирэх гэж байгаа бол бусад дагсан салбарын хуулиудыг хүчингү болгох шинээр бүгдэд хууль ижил тэгш үйлчилдэг байх тал дээр нь анхаарах нь зүйтэй. Өмнө гарсан байгаа хуулиуд дээр бид яагаад ч юм тухайн салбарыг ярихаас имээгээд асуудал үүсчихвээ гал гарчихвээ гэдэг байдлаар энийг ярихаас имээдэг. Гэтэл цаанчин салбарууд 55 байтугай 45 наснд тэтгэврт гарч байна. Шимтгэл төлөхгүй асуудал байна. Ердийн хүмүүс салингийн дунджийн 45%-аар тогтоолгож байхад зарим салбар 80%-аар тогтоолгодож байна. Энэ бол шудраг бусаа. Ийм учраас альва нийгмийн хамгаалалт тухайн салбартаа байж болно. Гэхдээ үүнийг нийгмийн даатгалын салбарт биш өөрсдийнхөө салбарынхаа тэтгэвэр тэтгэмжийнхаа тусгайлсан сангаараа гэдэг юм уу. Энэ бодлогоодоо явуулсан зүйтэй гэсэн ийм байр суурьтай байна. За Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийг баталсан хөдөлмөрийн тухай хуулийн дээр ажилтан өөрөө л хүсэлт гаргаагүй бол ажил олгогч шахаж тэтгэврт нь гаргах боломжгүй болсон. Ингэснээрээ үүнийг бид нар бас анхаарах ёстой. За 4 хүүхэд гаргасан эмэгтэйчүүд бол бас 50 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь бас үүссэн байгаа. Монгол улсын хүний амьдралын чанар дундаж наслалт ер нь нэмэгдэж байгаа. Шүүгчдийн хувьд биднийг битгий хязгаарлаа бид нар ажилламаар байна гэдэгтээ нэгэн адил ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс маш олон байгаа. Гэвч яг эрт тэтгэврт гарч байгаа хүмүүсийн дараагийн бас нэг хуулийн өөрчлөлтийг энд бас ярьсан зүйтэй болов уу гэж бодож байна. Дашрамт. Тухайн байгууллага өмчийн хэлбэр үл хамааран 50-аас дээш ажилтнтай бол 2% нь тэтгэвртээ гарсан ахмадыг заавал ажилуулах хууль гарсан байгаа шүү. 50-аас дээш ажилтнтай байгууллага бүр өмчийн хэлбэр үл хамааран ахмадыг ажилуулах үүргийг хүлээж байгаа. За ингээд тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авч байгаа иргэнийг ажилуулж байгаа болвол тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байж болно. Ажилтан 7.5%, ажил олгогч 7.5% шимтгэлийг төлөхгүй буюу ачаалал өндөр байгаа гэж ярьж байгаа энэ цаг үед бас нэг туршлагатай, мэдлэгтэй, тогтвор суурьшилтай, мэрэгжлийн энэ хүмүүсийг ажилуулах гарц гаргалгаа аж ахуйн нэгж байгууллагуудад байна шүү гэдгийг хэлье. Баясгалан иргэн Баясгаланд дахиад 10 салбар байгаа юм байна гэдгийг бас анхаарч үзэж бид ч гэсэн бас энэ хуулиуд дээр анхаарч бүгд хуулийн өмнө эрхтэгч байх асуудлыг мөрдөхийг уриалж байна гэх юм хүсэж байна. За баярлалаа. За лавгийн мөнхөтөр гişүү. Асуулт